Сануу залуусаа мантуухан сувагтаа тавтай морил. Өнөөдрийн дугаараар онц талхичийн 3 дугаар ангигаар чөхөр бэлтлээ. Өмнөх ангид Мино Виктэд баригдан явж, харин Томас баруун гарлуу явах гэж байсан хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэн Виктээс өшөө авахар шийдээд тусдаг. 1-2 дугаар ангийг үзээгүй хүмүүс байвал description хэсэгт линкийг нь оруулсан байгаа. Харин үзсэн хүмүүс нь шууд 3 дугаар анги руугаа орцгоё. Brenda York хоёр тал газарт машинтайгаа ямар нэгэн зүйл хүлээж байгаа мэтээр кино маань эхэлнэ. Галт тэрэгний дуугар мөгц тэд хөдөлж, ирч буй галт тэрэгтэй зэрэгцэн давхдаг. Галт тэрэгний жолоочийн харалтаа ирээд эднэрөө бутахад жолооч сандарч нэмэлт хүч дуудана. Тэгэхэд Виктийн байлдааны онгоцтой нэмэлт хүч ирж байгаа бөгөөд Brenda York хоёр салахад байлдааны онгоц тэдний хойноос нь хөөж галт тэрэгнээс салдаг. Тэр үед галт тэрэгний нөгөө талаас нь Thomas Vince хоёр машинтайгаа ирж байна. Тэд галт тэрэгний хойнд хүчжод нэг нэгээрээ галт тэрэгнээс нь зурж чингэлэгний дээр нь гардаг. Дараа нь хүүхдүүдийг тээвэрлж байгаа бүхээгийн зааг дээр нь тесрэх бөмбөг дэлбэлж бэгийг галт тэрэгнээс нь салганаа. Тэр үед Ньюта өөр 2 хүүхэд агуулan 2 бургасны цанаас гарч ирнэ. Тэнд нийт 5 чингэлэг салгасан бөгөөд Мино гэж орилж агаад энэ юм шиг байна гэд нэг чингэлэгийг чиргүүлээс нь салгаж эхэлнэ. Сүүлийн 5 чингэлэг алдагдсныг мэдсэн вагоны жолооч болон цэргүүд чингэлэг рүү буцаж ирнэ. Нөгөө талд харин байлдааны онгоц Brenda York хоёрыг хөөж бүсэлж авсан ч тэд өрх тавьсан байсан тул цэргүүдийг барьж авч хүлээд өөрсдөө онгоцыг нь эзлээд галт тэрэг рүү явна. Виктийн цэргүүд салсан чингэлэг рүү түгэж ирж байдал жаахан хэцүүтэх гэж байх үед York эзэлсэн онгоцтойгоо ирж нөгөө салгасан чингэлгээ өргөө тэндээс бисэж оддог. Тэд хорогдож байсан газартаа ирээд нөгөө чингэлгээ болгоод хүүхдүүдийг гаргасан ч Мино тэнд байдаггүй. Буруу чингэлгээ сонгоод аваад ирж. Тэгээд Томас Миног олж чадсангүй. Дахиад төлөвлөгөө зохиох хэрэгтэй гэж хэлтэл Винс. Залуучуудынхаа амийг дахиад эрсдэлд оруулж чадахгүй гэдээс сэргүүцнэ. Нөгөө талд чихчээ галт тэрэгэн дээр ирээд хүүхдүүдийг бүртгэхэд яг үлдээсэн чингэлэг дотор нь Мино байж байдаг. Чихчээгийн залуус бид Томасыг олоод ирье гэтэл чихчээ хэрэггүй тэр өөрөө ирнэ. Гол зүйлээ аваагүй учраас гэж хэлдэг. Орой болж Томас хорогдох байрнаасаа үүргэвчээ өөрөд гарах гэтэл Ньют Прай хоёр үүдэнд нь хүлээж байдаг. Томас ганцаараа Миног хахаар явах гэжсэн аж. Гэтэл Ньют эсэргүүцээд юу гэж чамаа ганцаараа чинь явуулах юм бэ? Алив суу гэ тэр гурав Миног авахаар явцгаанаа. Явж идэл нэг нөхөн онгол таарна. Тэр нь мэдээж зомби байж таараа. Виктэд хүрэх өөр зам байхгүй тул тэр нөхөн гарц руу ордог. Удаанаар явж байтал урд нь нэг зомби харагданаа. Томас ганцхан юм чин гайгүй байлгүй дээ гэд хажуу тийшээ харуул. Дахиад нэг зомби машин тойроод гараад ирнэ. Тэгтэл бүр нилээд олон зомби машиныг нь хүрээлээд ирнэ. Нэг нь бүр машины дэвшин дээр гарч ирээд урд цонхойг нь цууралтал цогчдөг. Ньют хурдл явцгаая гэд нөгөө зомбиг унгаагаад давхиж эхэлнэ. Гэтэл хагархаа шилдэ явж байгаад нэг юм мөргөөд машинтайгаа хөмрөөд унчихдаг. Арай гэж гарч иртэл ардаас нөгөө зомбинууд нь хөөж ирж байна. Урагшааг өгөх гэтэл урдаас нь бас бөөн зомби гараад ирнэ. Ингээд өстө өнгөрлөөдөө гэж бодтол цаанаас нэг машин гарч ирнэ. Тэр машин ойртож ирээд хурдл сууцгаа гэхэд Brenda York хоёр тэдний араас ирсэн байж. Тэд Brenda York хоёрт баярсан илэрхийлээ цааш явнаа. Хартал мангар зузаан ханаар хүрээлэгдсэн шилэн өндөр байрлалууд харагдана. Тэн гадаа эртэл үүмэн болж байна. Тэр хүмүүсийг хот руу оруулдаггүй бололтой. Томасын залуус хотын хаалганы үүдэн дэрхэд чихчигийн хүмүүс тэднийг ирснийг мэдчихдэг. Олон божигнсан хүмүүсийн дунд хэд хэдэн масктай хүмүүс харагданаа. Ньют тэднийг анзаараад явцгаая гэтэл тий хамгаалтынхан гал нийснэр хүмэн самуун дэгдэж эхэлнэ. Тэр үеэр нөгөө масктай хүмүүс Томасын залуусыг барьж аваад машинд хийчнийг тийш нь авч явдаг. Яг чихчээд баригдчихлаа даа гэж бодоод машинаас бутал нөгөө барьсан хүмүүс маска авахд гайли. Яалтчгүй цээжинтэй жаз олгосон байсан да манай үү. Бүгд хэсэг шоконд орсныхаа дараа Томас гинэт тухайн ороод гайлиг зөхиод авнаа. Чакийг чи аасан гэхэд Ньют болиулаад тайвшир бид мэдж байгаа. Тэр хазуулчхаад ухаан самарсан байсан штэ гэдэг. Гэтэл гайли тийм ээ уучлаарай. Гэтэ та нар ч бас намайг тэнд өөх гээд хаяад явсан штэ гэж хэлнэ. Ингээд тэд хаашаа өрөх гэж байгааг нь асуухад Виктийн байр руу оруулж чадах нэг хүн байж магадгүй гэд тэднийг нэг хүн рүү дагуулж явнаа. Нөгөө талд Виктийн байранд Миног баахан төхөөрөмжөнд холбож төсөөллийн ертөнцөөр аялуулж байна. Мино ядарч туйлдсан байх бөгөөд гэнэт онсны дотор байснаа харны цаадах нөгөө аимшигтай амьтанд төвөгдөж байгаа мэт төсөөлдөг. Бодит ертөнцөд бол тархины ажиллаад бүр ядарч туйлджээ хөрхий. Виктийн хүмүүсийн тархийг ингэж ажилуулж түүнээс нь ямар нэг ерөндөг гаргаж авч байгаа юм шиг харагдана. Нэг хүнийг аврахын тулд өөр хүнийг ингэж тамлална гэж юу гэдэг юм бэ юу? Тереса Миног ашиглаад гаргаж авсан ерөндөгөө халдвар аваад нилийн хүндэрсэн охин тарьтал охин овоод цаваа сэргэлэн бослоод босоод ирдэг. Эва чихчи хоёр энэ бүхнийг нь хараад ярилцаж байхад Эва бууж өгөө чихчид хэлдэг. Вирусын зомби болсон хүмүүст хазуулж майжуулахаас гадна анхаар төслийн замаар халдвардаг болж таарав. Эва энэ бүхнийг хянаж чадахгүй гэдгээ ухаарсан. Мөн ялагдлаа хүлэн зөвшөөрч байна гэж чихчид хэлдэг. Харин ханны цаана манай хүмүүс гайлигийн зааж өгсөн хүн дээр очтол нэг тусал залгуулсан хамаргүй шахуу хагас зомби хүн хөгтнаа. Томас таныг Викт рүү ороход туслана гэж гайли хэлсэн гэхэд би бол бизнесмен хүн. Надад ямар ашигтай юм бэ гэжсэн. Томас таны хамгийн үн цэнтэй зүйл бол тусал. Би танд тэрийг олж өгч чаднаа гэдэг. Өөрөөр хэлбэл бүрэн зомби болчихгүй барьж тогтоодог тариал хэрэгтэй байсан ч хагас зомби харин тохирлоо гэд явах замыг нь зааж өгнө. Гайли харин олон удаа энэ замаар явж исэн болтой. Нилээн туршлагатай харагдана. Гайли Ньют Томас гурав тараншааны нүхээр орж газарт орох бохирын олоогоор дамжин хот руу нэвтэрдэг. Тэг тэр үед хөл орой тогтоосон байсан тул зам дээгүүр цэрэг цагдаа нар их эргүүл хийж байлаа. Дээрээс нь Томас энд ирснийг чихчи мэдсэн учраас хамгаалтыг улам чангадах
гарсан байв. Манай гурав зүгтсаар ханан дээр авирч гарахад Виктийн байр харагдана. Галит хэдэн дуран өгөөд харцгаа Викт рүү орох боломжгүй. Гэтэ тэр нь та нарт таалагдана гэж хэлээгүй шүү гэдэг. Дурангаар артал Тереза. Ингээд тэд буцаж очиад төлөвлөгөө боловсруулнаа. Томас Терезатай уулзах жаахан цэрвээд байхад Ньют уурлаад гараад явчихна. Ньют дээвэр дээр ганцаараа сууж байхад Томас очино. Ньют би үүнийг удаан ууж чадахгүй юм шиг байна гэд гараа харуулхад халдвар авсан илэрдэг. Томас харин бид үүнийг зогсоож чаднаа гэд Терезатай уулзахаар шийднэ. Нөгөө талд дөнгөж саяхан биеийн дээртэй гайгүй болж исэн охин дахиад зомби болж хувирнаа. Тереза үүнийг нь харж тэсэлгүй гэртээ харахаар явж байтал гарцан дээр Томас зогсож байдаг. Томас гэж дуудаад тэрнийг дагаа явтал манай хүн Терезаг ханны гаднаа аваад гараад ирнэ. Терезаг хүлж суулгаад Минү хаан байгааг олж мэддэг. Виктийн байр руу орох гэхэд тэдний хүзүүн дээр нь Виктийн өмч гэсэн тохиолдол суулгасан тул шууд орж болохгүй. Тиймээс тэр тохиолдлыг авах хэрэгтэй болдог. Ингээд бүгдээрээ хүзүүгээд сүлж сонин ялгсан утас шиг төхөөрөмжийг гаргуулж аваад төлөвлөгөөнд орно. Тереза, Томас, Ньют гурав Виктийн байр руу нэвтэрч ороод Галитай нэгдэн Минүгийн байга давхарт очино. Хамгаалагчдыг зохицуулж хоригдож байсан олон хүүхдүүдийг гаргаж авахд Минү дахиад л тэнд байдаггүй. Гали тэдний сүлжээний самбартныг төхөөрөмж суулгахад ханны цаана байсан хагас зомби залуугийн хүмүүс Виктийн систем рүү нэвтэрч эхэлнэ. Виктийн байранд Минүг нэг эмч туршилтын тасвар авч явсан байдаг. Гали элдэс байгаа газрын хаалгыг хөрөөдөж байхад Ньют, Томас, Тереза гурав Минүгийн байгаа газар руу явна. Яг лифтэнд суухад чичи араас нь ороод ирнэ. Чичи Терезад Эва бууж өгснэг хэлгээд Тереза чи түүнийг алах уу гэж асууна. Чичи харин тэр шиг амархан зүйл байхгүй штэ л гэд. Хүн бүх зүйл хяналтаас гарч байгаа Терезад дуулгадаг. Залуусын буух давхар ирж Минүгийн эмчилгээний өрөөний үүдэнд ирэхэд Тереза Томасыг чиний цус хүмүүсийг аварч чаднаа. Хоёулаа тест хийгээд үзээлтэй гэд дахин яриад ахаар нь Томас Терезад ууралж байтал чичи сэргүүттэйгээ араас нь хүрээд ирнэ. Томас Терезаг барьцаалчилж чичи наадха бууд гэж хэлнэ. Гэвч Томас буудаж чаддаггүй. Тэр үед Тереза Томас Ньют хоёрыг дотгошин оруулаад хаалгыг нь аачих гэснээр чичид би чамд туслалаа шүү бүх хаалгыг хаацсан. Одоо тэр хоёрыг амьдаар нь олж ирээрэй гэж хэлээд явдаг. Гэснээр тэр лабораторийн өрөөрөө очиод цустай маарлыг шингэлээд цусыг нь шинжилж үзнэ. Тэр маарл нь ажиллагаа эхлэхээс өмнө Томасын хүзүүн дээр Викэд гэсэн тэмдгийг арилгахтаа хэрэгэлсэн Томасын цусыг тогтоосон маарл юм байна л да. Тэгээд микроскопоор ажиглаж байтал Томасын цус вирусыг устгаад эхэллээ шүү. Томас нэрээ яаж төрсөн хүн бэ? Нөгөө талд харин Гали хүүхдүүдийг гаргаж Бранда төлөөлгөж өгнө. Бранда хүүхдүүдийг нэг автобусанд сулгаад Томасыг гарч ирэхийг хүлээнэ. Гэтэл нэг хамгаалалттай ажилтан автобусыг анзаарч авдаг. Бранда уучлаарай Томас гэж хэлээд цэргүүдээс сувтана. Арай гэж зүхтаж дөрвөн замын уулзалт дээр иртэл цагдаа нар дөрвөн талаас нь бүсэлж авдаг. Яхаа мэдгүй байж байтал Бранда дохионы бугаар дээшээ буудаж дохио өгнө. Тэр үед нь харин Прай аль хэдийн кран дээр гарсан байх ба краны хөдөлгөөн доош буулгаад автобусыг үргэж авахд цагдаа нар бүр гайхаад оцорно. Автобусыг ханны цаана гаргах үед краны зурсан төмөр нь салж унахад хүрдэг. Прай яаран автобусыг доош буулгах гэтэл троосны олсон ч бас дуусаад баг. Ингээд автобус доош унахад азар намхан хэсэг газар үлдсэн байсан тул баятаахан газардна. Ингэж Бранда хүүхдүүдийг ээлжтэй хамт аюулгүй авч гарч ирнэ. Томас Ньют хоёр Минүг олж цэргүүдээс цутан гарах гэтэл хаалганы үдэнд нь чичи хүрээд ирнэ. Хаалгыг хөрөөдөж онгоолгон орж ирэхэд манай гурав дүүгээр арга байхгүй болж цонхоор үсрээд усан сан руу унаж цутана. Бараг 20 давхраас доош өсөрчиж байгаа ахгүй юу аимшигтэй. Гали нөгөө гуравтаа уулзаад та гуравч бүр галзуу юм аа гэд цэргүүдээс нуудаж байтал Ньютийн бие нилээн муцсан харагддаг. Минү бүр Галиг хараад гайхан Галигаас чи яагаад бидэнд тусалж байгаа юм бэ? Би чиний цээжинд чад зоосон штэ гэхэд Гали бүхэн төгс биш штэ залуу минь гэд тэр гар цайхаар өөр дэш явна. Бренда харин хүүхдүүдэд дагуулсаар нөгөө хагас зомбигийн газар очтол хинч байдаггүй. Гэтэл тэр хагас зомбийн нэг газар бүх хүмүүсийг цуглуулсан. Тэр ханны доторх хүмүүс биднийг хүүрнүүд гэж нэрлэдэг. Харин би тэднийг мангас гэж нэрлэмээр байна. Энэ дайныг тэд өөрсдөө л эхлүүлсэн мартсан хүмүүстэй нь уулзлаад өгье л дөө гэж хэлээд хот руу давталхыг уриална. Хагас зомбигийн хүмүүс урт цуваа үүсгэн хаттын гол хаалга руу давталж эхэлнэ. Үүнийг харсан хамгаалагчид буудах гэсэн боловч автомат бүг нь хакта дунтраачихсан байлаа. Хагас зомби утаа намруулсаар хар урдаараа хаалга руу давхиж очиод өөрийгөө хаалгатай хамт дэлбэлж орхино. Ингээд орох хаалга нэгдэж ууралсан хүмүүс дотогшорж уймэн дэгдэж эхэлнэ. Ньютийн бие нилээн муудаж залуус тэнсэн суманд оногдохгүй тул нэг газар түр нуутна. Томас Брендатай холбоо ороод бид гарч чадахгүй байж магадгүй та нар явжээ гэхэд нөгөөтг нь үгүй ээ гэд явахгүй гэдгийг хэлнэ. Тэр үед Бренда дээр Йорк Винс хоёр байлдааны онгоцтойгоо урж ирнэ. Хүүхдүүдийг суулгаад Томасыг авахар очиж байгаа хэлнэ. Ньют харин бараг л тавирч дуусч байгааг хараад Томас Минут хурдан Брендаг олоод ерөндөгийг аваад ирээ гэд явуулна. Мину явсны дараа Ньют Томас намайг орхиод яваа гэд нэг зүйлт өгдөг. Томас харин үгүй ээ чамайг заавал аварна гэхэд Ньют аль хэдийн алхаж чадахгүй ухаан самарч бүрэн хувирч эхэлсэн байв. Гэсэн ч Томас чадхаараа Ньютыг чирээд явж байлаа. Энэ үед Тереса цагаан олоогоор Томас над дээр хүрээд ир. Чи Ньютыг аварч чадна. Бренда зүгээр болсон шалтгаантай. Чиний цус Брендаг бүр мөсөн эмчилсэн. Ньютад боломж байна гэд хэлж дуусангууд Томас Ньютыг аваад Тересараа явах гэтэл Ньют бүү аваад өөрийгөө алах гэж оролдоно. Гэвч Томас болиулчихнаа. Гээд нилээн ноцолдож байх зүр Ньют бүрэн галзуураад Томасыг хутгалах гэж дайрч байхдаа өөрийгөө хутгалаад амиа аюутгчихнэ.
Бренда Мино хоёр ерөнхийг авч ирсэн ч оройтжээ. Тэгээ Томасыг онгоц руу давуулж явах гэсэн боловч Томас үнэхээр Ньютыг би аварч чадах байсан юм уу гэдгийг Тересагаас асуухаар барилга руу буцаж орно. Явах замдаа Эвадад таарад энэ талаар асуудал. Тийм ээ, чи бүгдийг аварна гэж хэлдэг. Тэгтэл Томас тэгвэл манай найзуудыг зүгээр орхичих. Би та нартай хамт явъя гэтэл чихчиг гинэт гарч ирээд Эваг араас нь буудаад алчихдаг. Тэгээ Томасыг ухаан алдуулчихнаа. Томас сэрэхэд Тересагийн хажууд хүлэгдсэн байх бөгөөд түүний цуснаас өрөндө гаргаж авчив. Чихчи хажууд нь зогсоод гараа үзүүлтэл тэр халдвар авсан байжээ. Тэгээд л бүх зүйл дууслаа гэсэн ч шантрахгүй ерөндөг гэд яваад исэн байна л та. Чихчи Тересагийн гаргаж өгсөн ерөнгийг авснаа Томас тандаад чи бол лабораторийн харах гэх мэтэр баахан юмэрэ доромжилж байтал Тереса гинэт уур нь өрснөө яасан. Чихчиг зөхөж унгаагаад ерөндгөө булааж авснаа Томасыг суулдаг. Гэвч чихчиг бүр мөсөн алчихгүй орхисон тул чихчи удалгүй босоод ирнэ. Ингээд Тереса Томас хоёр цугдах гэж оролдох үед Томас чихчи хоёр зодтолдож эхэлнэ. Томас Тереса хоёр арай гэж бултаад сухтаж байтал чихчи араас нь буудаад Томас суманд нь оногдчихно. Бид нэг лабораторийн өрөөнд нуугдаж байхад чихчи Тересаг олоод буудах гэж байсан. Яг тэр мөчт нь Томас зомби хадгалж исэн өрөөний шилийг хаглаад зомби гарч ирэн чихчи рүү дайрч идэж орхино. Ингээд Томас Тереса хоёр цугцаар дээвэр дээр гарч ирэхэд барилга бүхэлдээ шатаж нурах гэж байлаа. Одоо ингээд л дуслаа даа гэж бодож байтал Бренда онгоцтойгоо өрөөд ирнэ. Гэвч галын улмаас дээвэр дээр газардж чадахгүй тул арай гэж Томасыг онгоцон татаж оруулдаг. Харин Тересаг авах гэж байтал барилга нураад Тереса барилгатайгаа хамт унаад амиа алдчихна. Томас нүдэн дээр нь хайртай бүсгүй нөхөж байхыг хараад их гашууднаа. Тэгээд шархаад алгүй ухаан алдна. Сэрхэд далайн ирэг дээр байх бөгөөд тэнд өөрийнх нь аварсан хамтдаа тэмцсэн залуус бүгд аз жаргалтай амьдарч байлаа. Хорой болж Винс залуучуудад хандан биднийг энэ хүртэл авчирсан амиа алдсан найзууд гэр бүлийнхнийхээ төлөөгээд хундаг өргөцгөн. Дараа нэг дурсгалын чулуу босгоод энэ нь тэднийг дурсан санах зүйл болно гэдэг. Тэр чулуун дээр Ньют, Чак, Альби, Винстон гэх мэт олон нэрсийг сэлж үлдээв. Мино Томаст чи өөхөх шахах үед энэ гарт чинь байсан гэд Ньютэн Томаст үлдээсэн зүйлтийг өгнө. Томас зүйлтийг эргүүлж тариулж үзэхэд дотор нэг захиа хийсэн байв. Захиаг нэхэд Ньютэн Томас зориулж гараараа бичсэн маш сэтгэл хөдлөм захидал байлаа. Томас найз минь, энэ бол миний бичиж байгаагаа санаж байгаа анхны захиа. Мэдээж онсны өмнө бичиж байсан эсгээ мэдэхгүй. Гэтэ анхных биш байсан ч энэ магадгүй миний сүүлчийн захидал байх. Би айхгүй байна гэдгийг чамайг мэдээсэй гэж хүсэж байна. Яг үннийг хэлэхэд үхэхээс ол айхгүй. Харин мартах, өөрийгөө энэ вирус алдах нь л намайг айлгаж байна. Тийм болохоор би орой бүр тэдний нэрсийг чангаар хэлдэг болсон. Альби, Винстон, Чак. Тэгээд дахин давтдаг. Яг л залбирал шиг. Тэгэхэд дурсамжууд эргээд орж ирдэг. Жижигхэн зөөс ч хүртэл. Нар жаргахынхаа өмнө онсны дээр тусах тэр агшин. Бас Prey-Fanny хийдэг шүлний амтыг ч санаж байна. Тэрийг тэгтлээ их санана гэж бодоагүй шүү. Бас чамайг санаж байна. Чи анх хайрцагнаас гарч ирж байсан тэр мөчийг өөрийнхөө нэрийг ч санахгүй. Айсан жаахан шинков байсан. Гэхдээ чи онс руу гүйж орсон тэр мөчөөс эхлээд л би чамайг хаач дагахад бэлэн болсон. Тэгээд бид бүгд чамайг дагсан. Хэрвээ би бүгдийг дахин эхлүүлэх боломжтой байсан бол би дахин яг энэ замыг л сонгох байсан. Юу ч өөрчлөхгүйгээр. Харин чамд үлдээх миний хүсэл гэвэл ирээдүйд олон жилийн дараа эргээд харахтаа чи ч бас би өнгөрснөөс юу ч өөрчлөхгүй байсан гэж хэлж чаддаг байгаасаа гэж хүсэж байна. Одоо ирээдүй чиний гарт байна Томи. Чи бүх зүйлийг хийх замыг олно гэдэгт би итгэлтэй байна. Чи үргэлж л олдог байсан. Миний өмнөөс бүгдийг сайн харж хандаарай. Өөртөө ч бас анхаарал тавиарай. Чи аз жаргалтай байх хэрэгтэй. Миний найз байсан чамд баярлалаа. Баяртай анд минь. Томас захидлыг уншиж дуусаад Тересагийн нэрийг ч мөн чулуун дээр сэлэн үлдээж өнгөрсөн бүхнийг дахин нэг дурсан санснаар кино маань дуусна. Киноны маань 3 ангийн турш байсан. Залуустаа маш их баярлалаа. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Киноны турш танд хамгийн их таалагдсан болон хамгийн бага таалагдсан дөрүүдээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн лайк болон subscribe дарж дэмжихээ мартаваа. Баяртай.